За сайн уу манайхаа. За яг одоо би Оддын Reel дараагийн дугаартаа aespa хамтлагийн талаар ярилцах гэж байна. Aespa хамтлагийг яг танилцуулах видео бичлэг бол огт биш. Яг танилцуулсан видео болохоор миний Оддын Skincare гэдэг Instagram хаяг дээр бол айл үжиний хэдэн сарын өмнө бол оруулсан байгаа. За өнөөдрийн ярих сэдв болохоор aespa хамтлагийн хагалгааны талаар ярилцсанаа. Эхний гишүүнийг ярий. Карина байгаа. За Карина болохоор хамтлагийнхаа ахлагч. Энэ хамтлаг дебют хийхээс өмнө ч гэсэн сошиал од байсан. За Каринагийн хийлгэжсэн мэс заслын талаар ярилцъя. За нэгт болохоор давхраа байна. Карина болохоор дебют хийхээс өмнө огт давхраагүй байсан. За хоёрт болохоор шүдийг бол нэгтгэхдээ мэс засал гэж хэлэхгүй л дээ. Би ч гэсэн яг шүдний бол нилээн их гажигтай байж байгаад аппарат зүүж байгаа зүгээр болгосон байдгийн. Энийг бол нэг мэс засал гэж би хэлэхгүй. Яг тэр мэдээж ингээд төрөлхийн ингээд шүдний гажигтай бол энийгээ засуулахад бол нэг тий гайхаад ах зүйл байхгүй. За гуравт болохоор энэ бол нилээн хүмүүсийн бас яригддаг сэдв. Хөхний мэс засал хийлгэсэн гэж ярьдгаа. Яалтчгүй хөхний мэс засал хийлгэсэн бол анзаарагданаа. За Каринагийн бас хийлгэсэн хагалгаа гэх юм бол хамар байна. Хамрыг яг сайн харах юм бол нэлээн өөр харагдаж байгааг та нар харж байна. За дараагийн гишүүн болохоор Жизель байна. Жизелийн хувьд гэх юм бол өөрөө Америкт сурж амьдардаг байсан шүү дээ. Энэ зурган дээр харж байгаачлан түүний ийм шанаа нэлээн юм өнцгтэй, нэлээн том байж байгаа. Лайнтай болохын тулд шанаагаа илүү жижигрүүлж тайруулсан юм шүү байгаа. Гэхдээ би яг энэ хагалгааны талаар сайн мэдлэг байхгүй учраас сайн хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр зурган дээр харж байгаачлан ингэж харах юм бол ялчгүй өөр харагдаж байна. Дараагийн гишүүн болохоор Winter байна. Хамтлагийнхаа visual гишүүн гэдгийг та нар мэдчихэж байгаа. Маш гоё чадaltaй, хоолойтой, вокал тал дээр бол үнэхээр сайн. Түүний хагалгааны талаар бол хүмүүс нилээх ярьдаг л та бүр олон жил ингээ ярьж байна. Хамар бол яалчгүй бүр мэс засалд орсон бол бодлогдсон зүйл. Дебют хийхээс өмнө болохоор Winter-ийн хамар нь бол нилээн юм том байж хагаад одоо бүр маш гоё хамарны нуруутай хамраа засуулсан байгаа та нар харж байна. Winter-ийн арсны талаар байна. За арсны асуудал. За Winter болохоор өөрөө холимог арстай. Би өөрөө болохоор 8-9 жил арсны зөвлөгөө өгөө сурцсан болоод ч тийм юм уу. Хүмүүсийн шүү зургийг хараад хаана батг гарч байгаагаас нь харж байгаа л T-zone буюу холимог арстай гэдэг нь бол анзаарахна. Яг бол хоёр хамраны хэсгэр нэлээх батг гардаг. За тэгээ дебют хийхээс өмнөх зургийг би харсан л да. Яг духан дээр нь айгүй хөхтэй гэж батг гардаг байсан юм билээ. Тэгэхээр яг юм T-zone-ороо хацрын яг арын хэсгэрээ нэг батг гараад байдаггүй харагдсан. Хүмүүс ингээд нэлээн юм төгс цав цагаан цэвэрхэн арстай гэж боддог. Тэрийг болохоор фотошоптчдаг. Эсвэл яг н хамтарч ажилладаг папарацци ч юм уу одоо сонь сэтгүүлийнхантай нилээ ингээд арсын ингээд цайруулад гоё харагдуулцдаг. Ямар ч засвар ороогүй зургийг харах юм бол нилээ арсны асуудалтай бүр юм шархны лент мэд наацсан зургнууд бол бас сошиалороос зөндөө явж байсан. Winter бол маш хөөрхөн охин тий. Тэгээ хамгийн гол нөгөө арсын асуудалтай байгаа учраас хичнээн ингээд давхарлаад өвс ивэн ингээд дараад зузаан бодолт хийсэн ч гэсэн суур арчин ирүүл бус байх юм бол дараач далдайна гэдэг шиг тий. Цаанаас нь арс бол биржигээл харагдаж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр арсандаа сайн чившил өгөх хэрэгтэй, сайн гуйжуулж явах хэрэгтэй. Энэ арсны асуудал дээр нэлээд сайн эмчилгээ хийхгүй л бол мэдээж хүн л эмч байна. Арсан дээр бол 1-2 батг гарах бол энэ нормал зүйл. Харин байнгын ийм их хэмжээтэйгээр байнга одоо батг гараал болол ингээд байгаад ах юм бол энэ ямар нэг асуудалтай догтлолтой байна. Эсвэл одоо хоолтон дээр асуудалтай байна л гэсэн үг байхгүй. Арс ажиллагааны бүтээгдэхүүнээсээ болж иж болно. Стресс, нойр догдын солигдсноос бас байж иж болно. K-pop idol-ууд ч хамтлагийн гишүүдүүд яадаг вэ гэхээр нэлээх олон цагийн нислэг хийдэг. Шахуу цагийн хуваартай ажилладаг хүмүүс учраас сайн амарч өгөхгүй байгаад байна л гэсэн үг л дээ. Ялцчгүй л одоо ажил мэргэжлийн онцлог гэх юм уу да. За дараагийн гишүүн болохоор Нини юм байгаа. За Нини болохоор хамтлагийнхаа ганц хятад гишүүн. Хагалгаа гэдэг ах юм ерөөсө харагдаагүй. Хүмүүс ч гэсэн Нинийг бол нэг тийм хагалгаа хийсэн гэж ярихгүй. Яг мэдээж нөгөө одоо миний зураг ч гэсэн яг ингээд хэдэн жилийн өмнөх зураг харах юм бол одоо байгаатай харьцуулах юм яг л мэс засал хийлгэсэн юм шиг харагдах бах. Гэтэл яг үнийг хэлэхэд би амьдралдаа нэг ч удаа мэс засал хийлгэж үзээгүй. Зөвхөн шүдэндээ давхраа зүүжсэнээс гэхээс биш давхраач хийлгэж үзээгүй юм баггүй юу? Тэнгүүд яг миний хуучин одоо өсвөр үеийн зурагтай одоо байгаа ингээ харьцуулахаар яагаад ингээ өөр харагдаж байгаа гэхээр за нэгт бол арс бол үнэхээр өөр байсан. За хоёрт болохоор тойд болохоор би нилээ бандгар байсан учраас нилээ бас өөр харагдана. За гуравт болохоор хүн ингээ нас яваад ирэхээр хүний ингээ царай баг ингээ жоо өөрчлөгдөд эхэлдэг юм шиг байгаа юм. Зүгээр миний зүгээр бодлоор шүү. Тэгээ өөртөө ингээ жоо арчаатай, өөртөө ингээ анхаараад ирэхээр нэмэгтэй хүн нэлээ өөрчлөгдөн. Гэхдээ яг энэ өсөлтийн үеийн өөрчлөлт гэж ойлгож болно шүү.
За тэгээ миний анзаарснаар нинийн сүүлийн үед бол шүү дээ. Жил ирэх тусам илүү бүр эмгтээлээ, илүү гоо үзэсгэлэнтэй болоод байгаа юм шиг надад санагдаад байгаа. Үсний өнгө, personal color гэж ярьдэн шүү дээ. Хувийн өнгө гэж ярьдаг те. Яг тэрийг одоо бүр илүү олцсон юм шиг санагдаад байхгүй. Өмнө нь болохоор нинийн чинь болохоор юм шар цайвар үстэй байсан, улаан өнгийн үстэй байсан. Тэр нь бол яг өөрт нь яг тийм гоё тохирч өгдөггүй. Одоо болохоор юм тас харан байглаасаа юм гоё хар тод өнгийн үс нь яг өөрт нь илүү гоё цохиод байгаа аахгүй. Тэгээд хай харахаар яг ингээд Jenny-тэй адилхан юм шиг. За тэгээ яг үнийг хэлэхэд бол Aespa хамтлагийн анх дебют хийхэд бол Karina Winter хоёр илүү олон хүмүүсийн харалт одоо өртөөлтэй нэр хүнд нь илүү өсөөл вау ямар царайлаг юм бэ, ямар хөөрхөн юм бэ гэл тэнгуут нинийн яг хойно ингээд сүрэнтэн дарагдаад байдаг гэсэн шүү дээ тэр хоёрын. Гэтэл сүүлийн ялангуяа 1 жилийн хугацаанд болохоор за нинийн нэр хүнд илүү өсөөд байгаа байдал гадаад үзмжин те хүмүүсийн илүү анхаарал төвтөд байгаа аахгүй. Хоёрт болохоор жингээ хассан. За жингээ хасахад бол нинийн бол үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгаа. За өмнө нь бол дебют хийхэд бол нилээн бондгордууч юм шиг те байсан бол одоо болохоор ингээд жингээ хасаад бүр улам үзэсгэлэнтэй болоод байгаа байхгүй. Яагаад энэ жишийг би өнөөдөр одоо сэдвтээ ингээд уялдуулж ярих болсон бэ гэхээр миний бичлэг 80-90% дандаа юм охид бүсгүүжүүд үздэг. Тийм учраас эмэгтэй хүн өөртөө хайртай байгаад өөртөө арчаатай хамгийн гол нь арчаатай байх хэрэгтэй. Өөрийгөө хайж болохгүй. Намайг хин харах юм одоо хиндэж гоё харагдахтай гэж ерөөсөө өөрийгөө хизээч хайж болохгүй. Өөртөө ингээ итгэлтэй эмгтээлэг зан чанар нь гэдэг улам гоё байх тусам өөртөө итгэлэн хүртэл ингээ цаанаас нь гоё ундарч өгөх байхгүй. Тэрнээс гэл ингээ налж байгаа шилж байгаа л ингээ байгаад ункаагүй байгаад ерөөсөө байж болохгүй. Тэгээ энийг би бүр ярмаар санагтаад би бүр нинийн ингээ тодтогдож ярьж байгаа шүү. За бичлэг ингээ өсвөр насны жоохон хүүхдүүд бас ингээ үздэг учраас энэ бичлэгийг би заавал хиймээр санагдсан байхгүй юу? Яг юм алдар нэртэй хамтлагуудыг харчаад бид нар юу гэдэг вэ гэхээр би өөрсдөө харьцуулдаг. Энэ бүр төрөлхийн юм царайлаг юм байна. Энэ төрөлхийн юм тургаан юм байна ч гэдэг юм уу те. Ингээд бодоод байдаг. Дэлхийд алдартай энэ тайзан дээр байн гардаг, олонний өмнө гардаг энэ алдар нэртэй хүмүүс нөгөө өөрсдийн яг ажлын онцлогоосоо шалтгаалаад зайлшгүй одоо гэдэг жоох ингээд засвар хийлгэх шаардлагатай болчиход байгаа. Өөрийгөө бусдаа харьцуулах ерөөсөө шаардлагагүй. Өөртөө байгаа зүйлийг гоё тодтогоол, өөртөө гоё итгэлтэй бай. Итгэлтэй байгаарай гэж би танараас бүр гуймаар байна. Ер нь л шүү дээ бусдыг ерөөсө дуурайх шаардлагагүй. Хэрвээ хүн болгон яг адилхан дуурайгаал, адилхан яг давхраа хийлгээл, хүн болгон хамраа янзлуулаад, хүн болгон ингээд би лайнтай болчих юм бол бүгд яг адилхан болчих шүү дээ. Яг ингээд нэг үйлдвэрлэл гараад ирсэн юм шиг болно. Тэгэхээр яг өөрийнхөө онцгой зүйлийг онцгойгоор нь үлдээгээд яг энэ аав ээжээс саяасан энэ хацар би бол нэлийн том хацартай. Би бас энэ хацараас ичдэг гэсэн юм. Яг энэ шовх царайтай болох юмсаа ингээд боддог гэсэн. Үгүй одоо л би энэ хацарт аим дуртай. Энэ хацар байж ш намайг илүү залуулаг гой харагдуулаад байгаа байхгүй юу? Гэх мэтлэн яг өөртөө ингээд байгаа зүйлдээ гой бүр хайртай байх хэрэгтэй шүү. Өөрийнхөө зүйлдээ хайртай байж хүмүүс чиний хайрлаж байгаа зүйлийг чинь гой сайхныг чинь олж харнаа. За ер нь айгүй хэм ярьчлаа. За тийм байна да. За тэгээ дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.